За оройн минь өнөөдөр бүгдээрээ усан онгоцны аялал гэж ямар аяллууд байдгийг тэр талаар хуваалцсан. За юуны төрөнд болохоор энэ пэйжийг мань дагаж байгаа та бүхэнд бүгдээр нь баярлалаа. Тэгээд одоо 5 сарын энэ 5 дугаар сар маань Travel Advisor Appreciation Month гэдэг ингээд Travel Advisor хүмүүсүүдэд зориулсан юм сар байгаа. Тэгээд хэрвээ надаар аялал захиалга хийсэн болоод намайг бас tag хийгээд энэ share хийгээд яваарай. За дээрэс нь мөн энэ пэйжийг маань одоо энэ сарын сүүл хүртэл share хийсэн тий өөрийнхөө пэйж дээр share хийсэн хүмүүсүүдэд зориулсан юм юу урамшуулад явж байгаа. Манай гэр бүлээс жижигхэн тийм бэлэг нэг хүн сонгоод ингээд өгөх юм аа. Манай охин сонгоод. За одоо бол өнөөдөр бид нар юу ярилцах байгаа вэ гэхлээр усан онгоцны аялал энэ би энэ видео өнгөрсөн жил бас хийсэн. Гэхдээ одоо мэдээж маш олон зүйлүүд одоо апдейт болоо тий шинжлэгдсэн. Тийм болохоор дахиад апдейтед буюу шинжлэгдсэн мэдээллүүдээс хуваалцъя гэж бодлоо. За тэгээ хүмүүсүүд маань бас надтай байнга хуваалцаад одоо ингээд над руу хандаад асуултууд асуудаг. Тэгээд бүгдээр нь нэг доор нь хариулах тийм боломжгүй болохоор энэ танилцуулгыг хийж байна. За тэгэхээр бүгдээр өнөөдөр за скрин хараарай. За юуны төрөнд бас намайг мэдгүй хүмүүсүүд нь Travel Advisor хийгээ би одоо 2 жил гарна 2 жил хагас болчихлоо. Тэгээ 3 дахь жил дээр явж байна. За тэгэхээр энэ хугацаанд бол би за Travel Advisor болохоос өмнө усан онгоцоор өрөөсөө аялж үзээгүй. Хаваад амьдардаг байсан. Тэгээд том cruise усан онгоцууд ихтгэхэр нь тийм ээ энэ одоо ямар гоё юу юм болоо гэж сонирхоор ингээл найзууд ч юм уу хүмүүсүүд наа чи хөвшин хүмүүсүүд явдаг ингээд хөвшин хүмүүс зүртэй гарцсан тэгээд бүр совлуулах гэж хүмүүс баг явдаг гэсэн тийм яриануудыг сонсоод би бас гайхчихсан. Тэгээ айгүй үнэтэй гэсэн ингээд тэгээд сонсч ирсэн. Тэгээд яг тэр үедээ бол ямар сони ингэж бодцоод хэзээ нэг өдөр ингээд бас аялж үзмээр байна те хүмүүс дэлхийд хороод ингээд хөвшин хүмүүс аялдیں۔ Гэдгийг сонсчоод тэгээд за энэ хөвшин хүмүүс л явд юм байх гэдэг өөрөө сонирхож үзээгүй байсан. За тэгээд Travel Advisor болохоор би маш олон төрлийн юм сургалтуудаас яваа те сонирхож үзээгүй. Тэгээд яг Albiosor Travel Advisor болчоод үнэхээр Disney Cruise гэж юу юм гэдэг талаар би өөрөө ингээд судлаад сертификат аваад тэгээд гэр бүлдээ бас танилцуулаад хамт ерөөсөө явж үзье гэд үзэж тэгээ явсныхаа дараа анхныхаа cruise-ыг яг явсныхаа дараа ер нь маш дуртай болоод за энэ үнэхээр л дэлхийг тойрох аюу гоё тийм аялал юм байна гэд тэгээд энэс хойш ер нь манай аялал бол дандаа усан онгоцоор аялдаг болсон. Бас хүмүүсүүдэд энэ талаар тайлбардаг. Тэгээд би өөрөө бас энэ талаар cruise буюу усан онгоцны аяллаа том холбооны сургалтанд суугаад бас сертификат аваад Travel Advisor Cruise Counselor гэдэг юм төвшөнд хүрсэн юм хүн байгаа. За тэгэхээр бүгдээрээ өнөөдөр болохоор ямар хүмүүс энэ танилцуулга маань та бүхэнд одоо хүрэх ямар хүмүүс энийг үзүүл зүгээр юм бэ гэхлээр мэдээж cruise аяллаа талаар ерөөсөө мэдгүй байгаа бол яаж ерөн cruise-аар аялах юм болоо тий одоо ямар хөө cruise-аар явбал зүгээр юм болоо гэсэн анхны шатны тийм мэдгийг олгохоор юм танилцуул байгаа шүү. За тэгэхээр бүгдээрээ юу ярилцах вэ гэхлээр cruise аялал тий усан онгоцны аялал гэж юу гэдэг юм бэ? За усан онгоцны аялал дотор ямар зүйлүүд багтсан байд юм бэ үнэн тийм ээ? За усан онгоцны аяллыг ямар cruise line буюу одоо компаниуд маш олон компаниуд байгаа тийм ээ? Тэр компаниудаас яаж сонголтоо хийх үү гэдэг тал дээр бас тэмцүүлгөөг нь за мөн бас хэмнэх арга мэдээж би дэлхийг тойроо аялах бүх хүмүүс тийм хүсэлтэй ч гэсэн бас тий өөрснийхөө одоо аль болох мөнгөө хэмнээд аялахыг бид нар хүсдэг тийм ээ. За тэгэхээр тэр талаар бас жоохон ярилцсан. За усан онгоцон дээр юу болдог юм бэ те? Усан онгоцоор аялахад зүгээр л ингээл усан дээр яваад идэм юм гэсэн ийм ойлголттой байдаг. Тэгэхээр тэр талаар бас ярилцах болно. За cruise аяллаа давуу талыг бүгдээрээ бас ярилцъя. Cruise аяллаа давуу тал нь болохоор за ер нь өөрийнхөө мөрөөдлийг бодоорой. Дэлхийгээр аялах тийм мөрөөдөл байгаа юу те? За хэрвээ тийм дуртай, тийм хүсэлтэй бол cruise аяллаар одоо олон газрыг нэг доор богинохон хугацаанд үзэх тийм боломжтой. Тэгэхээр энэ маш том давуу тал. За мэдээж чамдаа одоо нэг л удаа зална гэдэг маань
онгоцон дээр гараад тийм ээ бид нар одоо жишээлбэл 2 хот 3 хот ч юм уу үзэхээр боллоо гэж бодъё. Тэр тохиолдолд бол хэрвээ бид нар ингээд зүгээр онгоцоор нисээд тий машинаар яваад автобусаар яваад ч юм уу тэгээд тэр хотелээр 2 хотел үзэхийн тулд заавал тий юмнуудаа баглаад дараагийн хотел очно гэсэн ийм юу байхгүй. Онгоцон дээр л хамгийн юм буулгаад тий өөрийнхөө нэг л удаа тэр чиндамаа задлаа тий буулгаад явсан явтлаа онгоцоос бөөн буутлаа тэрэн дээр бол санаа зовлтгүй байх нэ. Хоол багтсан байдгаа гэдгийг бол хүн болгон мэддэггүй. Круиз үнэтэй байна. Очингуудаа бас хоол нэмэх юм болов уу гэд маш олон хүмүүс надаас асуудаг. Тэгэхээр хоолны үн болоод круизныхаа үнэндээ багтсан байдаг шүү. За тэгэхээр нэг л үн төлөөд тэрэндээ ер нь бүгдийг орчдөг болохоор маш амар аялал гэж үзэгддэг гэж тооцогддог шүү. За дээрэс нь круиз бол зүгээр ингээд усан онгоцон дээр ингээд далаад яваад идэм юм уу гэвэл үгүй тийм ээ. За тэгэхээр круиз аяллаар одоо энэ аяллаар явхад маш том газрыг одоо амардаг. Бид нөө хүн болгонд мэдж байгаа те дэлхийн маань 70 гаруй хувь нь болохоор ус. Тэгэхээр энэгээр ингээд чөлөөтэй тэр аялж явж байгаа хооронд мэдээж зүгээр усан дээр ингээд яваад далаа хараад явахгүй. Энэ маань дотроо янз бүрийн тийм үзүр үйлчилгээнүүд байдаг. Тэгэхээр тэр зүйлүүдэд болвол тэгээ одоо жишээлбэл бид нэр зүгээр ланд дээр байгаа үедээ цирк үзлээ гэхэд чинь циркийн мөнгөийг тусдан төлдөг те. За харин энэ усан онгоцоор аялахад тэр дотор нь болж байгаа үйл ажиллагаа жишээлбэл циркийн үзүүлбэр байлаа гэж бодоход энэ дээр бол нэмэлт мөнгө төлөхгүй нэ. За тэгээд бүх насныхын тохиромжтой гэр бүлтэй. За гэр бүлийн сонголт болохоор маш их үнцэнтэй. Тэгээд бүх насны хүмүүс ороод тусдаа юм юу болвол тэ одоо гэр бүлээрээ өөр сонирхлынхаа дагуу тэ юм хийгээд ингээд явах юм боломжтой. Тийм болохоор энэ круизын аялал маань болохоор гэр бүлийн аялал бол маш тийм аяллыг тооцоод үзэх юм бол маш үнцэнтэй юм ажил байгаа. За үнэнд нь юу багтсан байдаг юм бэ? Круизын үн төлөлөө гэхэд за өнгөрсөн жилээс 2025 оноос 7 сарын 1-ээс нэг шинэ хууль дүрм гарсан. Энэ маань юу юм бэ гэхээр өмнө нь бол хүмүүс круизын мөнгийг одоо жишээлбэл телевизээр ингээд реклам явж байдаг тий. Нэг хүний $1000 гэдэг ч юм уу тий. Нэг хүний $2000 гэж ингээд үн ингээд зараар ингээд advertise болоод ингээд явдаг тийм ээ. Тэгэхэд өмнө нь бол $1000 гэж хэлсэн хэрнээ яг круизээ захиалахаар tax, port expense гэдэг одоо круиз чинь port буюу тэр нөгөө бомтууд дээр зогсоход тухайн газар ямар газар зогсож ин гэдгээс шалтгаалаад тэр нөгөө юу нь өөр үүдэг байхгүй юу? Тэр бомтын зардал нь өөр байдаг байхгүй юу? Тэгэхээр тэр бомтын зардал энэ tax буюу тэр нөгөө засгийн газар төлдөг тэр tax тэрний үнийг бол оруулдаггүй байсан. За тэгэхээр өнгөрсөн жилээс хойш энэ бомтын зардал тэр tax те энэ хоёрыг бол одоо телевизээр гарч байгаа үнэндээ жишээлбэл $1000, $2000 гэдэг ч юм те тэр үнэндээ болоод багтаацсан болж байгаа. Багтааж ингээд тооцсон үн байгаа шүү. Тэгэхээр тэрнээс үүдээд өнгөрсөн жилийн те одоо 7 сарын өмнөх үед бодвол одоо энэ үеийн круизыг захиалахад үнэ нь хамаагүй харьцангуй өндөр харагдаж байгаа гэдгийг бас мэдэрээ мэдэх хэрэгтэй баха. За тэгээд яг үнэнд одоо энэ нөгөө такс нь багтцсан нэг бол ойлгомжтой болчихлоо тийм ээ. За гэтэл дотроо одоо ямар зүйл багтсан байдаг юм бэ гэхлээр мэдээж өрөө нь орсон байгаа. Хоолны үйлчилгээ орсон байгаа. За круиз компаниас шалтгаалаад олон төрлийн тийм ресторан төр хоолнууд ийм зүйлүүд болоод байгаа. За шоу үзүүр усан бассейн тэ пүүл байгаа. Зарим нь бүр ингээд яг усан парк шиг тийм зүйлүүд тэгэхээр эдгээр бодод орсон байдаг. Kids Club буюу хүүхдийн тэр нөгөө хүүхдэд зориулсан одоо хүүхдүүд явах дуртай байдаг нэг шалтгаан Монголд одоо жишээ бид нар ингээд 100 амархад зуны нөгөө цуслан дуу явуулчихдаг гэсэн тий аав ээжэд. Тэгэхээр тийм цуслан шиг тийм яг хүүхдэд зориулсан үйл ажиллагаанууд бол клубуд тусдаа байдаг. За порт хоорондын тээвэр энэ маань болохоор тухайн круиз лайн хаан зогсож байна. Тухайн круиз лайны дөрмөөс шалтгаална бүх порт дээр байдаг одоо тэр тээвэр болол биш. Одоо жишээлбэл порт дээр нэг порт дээр буулаа гэж бодоход заримдаа хотоос жоохон хол зайтай байдаг тий. Яг хотын төвөөс шидэг ч юм уу аялал жуулчлалууд бол очиход
нэлийн хол бас тийм газар байдаг. Тэр тохиолдолд бол тэр жуулчдыг авчирдаг тэр газар руу орсон тэр тээвэр бол зарим энэ зардалд орсон байдаг. Бас одоо жишээлбэл зарим ингээд нөгөө далайн тэ нөгөө иргэдээр ингээд ус онгоц маань яг ингээд нөгөө яг их газартай ингээд яг их газар дээр зогсохгүй шүү дээ. Зарим хэсгийн усны гүн хэтэрхий одоо нингэн болохоор усны онгоц маань яг тэр их газар руу бол очихгүйгээр хол зогсдог. Тэгэхээр хол зогсоход тэр хүмүүсүүд яаж бодгийг гэхээр зарим нь болохоор те заваар ус онгоцны компаниуд бол зав гаргаж өгдөг. Жижигтэр зав те. Тэгэхээр зарим тохиолдолд бол зүгээр шууд алхах чинь зарим тохиолдолд бол автобусны цувх нь зарим тохиолдолд бол тэр хол байгаа тохиолдолд онгоцноос буугаад тэр буусан жижиг онгоцон таныг тэр их газар руу очиод ингээд юм үзэхэд чинь тэр тээврийг хэлж байгаа шүү. Тэгэхээр тэр тээвэнд бол давхар ингээд мөнгө өгдөггүй байх нэ. Port Express гэсэн төрсэн байгаа гэж байгаа. За юу ордоггүй бэ гэхлээр нөөг би хэлсэн мэн тий. За интернет бол орохгүй. Согтууруулах ундаа нь бол ордоггүй. Тэгэхдээ юу байгаа? Согтууруулах ундаа хэрэгэлдэг бол өөрснөө нэгээр нь худалдаж авч болно. Эсвэл бас drink package гэж байгаа. Тэрийг бол худалдаж авч болдог нэмж. За shore excursion бол орохгүй. Энэ маань ямар очтой юм бэ гэхлээр одоо жишээлбэл Аляскагийн cruise руу явлаа гэж бодё тийм ээ. Тэгэхэд бид нэр Аляска дээр очисон хэрнээ тэндээ үйл ажиллагаанууд байдаг. Жишээлбэл lumberjack show гэдэг байдаг тий. Дээрээс нь одоо халим үзэх гэдэг ч юм уу тий. За дээрээс нь гэх мэт чинь ер нь бол тухайн газраа очиод гоё туур авах ч юм уу тий. Тийм хотыг үзэх тийм туур гэдэг ч юм. Тийм excursion бол ордоггүй. Тэр үнэн ордоггүй. Өөрснийхөө хүслээрээ тэрийг өөрснөө мөнгө нэмээд ингээд авдаг шүү. За тусгай ресторан. За dining хоолны үйлчилгээ орсон ч гэсэн зарим ер нь бол бүх cruise дээр ихэнх cruise дээр бол тусгай special dining specialty гэж байдаг. Тэр нь болохоор тусгай ресторан. Тийм тохиолдолд газраар үйлчлүүлж байгаа тохиолдолд тэр нь ордоггүй. За хоолны үйлчилгээнд дээр болохоор зарим cruise-ууд бол ихэнх cruise-ууд бол буфетэй. Зүгээр оройны бас dining те ресторан тоолдог. Тусгай ресторан бол тухайн онгоцон дээр арай илүү одоо хоолныхоо төлөөр өөр байж болно. Эсвэл тэр luxury буюу те тэр тансаг тийм ресторан тийм газрууд нь бол тусдаа өөр үнэтэй. За spa үйлчилгээ ойлгомжтой те gratuity буюу гарын мөнгө. Тэгээ travel protection буюу те аяллаа одоо тэр төлж байгаа үнэ бас хамгаалах тийм юу бас боломж байгаа. За эднийг болохоор энэ cruise-ийн гаргаж байгаа үнэнд бол оруулдаггүй байх нэ. За өрөөний төрлүүд. За мэдээж cruise одоо ихэнх та бүхэн хэрвээ анзаарчдаг бол ихэнх усан онгоцны аяллалын одоо үнэн зар тэ сурталчилгаа юу гэдэг тэн дээр бол юу гэж гадаг вэ гэхээр starting from гэж хэлдэг тийм ээ. Starting from гэдэг per person гэдэг хамгийн эхэлж байгаа үн доод хэмжээний үнэн гэж эхэлдэг. Тэгэхээр тэр starting from гэдэг үнэн маань юу юм бэ гэхээр яг бүх ингээ батонтой өрөө бол биш. Хамгийн хямдхан өрөө нь ийм үннээс эхэлж шүү гэдгийг хэлдэг. За тэгээд тэр хамгийн хямдхан өрөө нь дотроо бас хит хуваацсан байдаг. Тэгэхээр хамгийн хямдхан өрөө нь бол тэр үнэтэй шүү гэж харуулдаг шүү. Тэрийг бас анзаарах хэрэгтэй. За ерөнхийдөө бол 4 төрлийн өрөө байгаа. Тэгэхээр 4 төрлийн өрөөд эхнийх нь болохоор inside cabin буюу цонхгүй тэм өрөө байгаа. За мэдээж сүүлийн үед болохоор технологи арай өөрчлөгдөж шинжлэгдсэн болохоор зарим усан онгоцны inside өрөөнүүд нь болохоор одоо телевиз шиг тийм дэлгэцэн усан одоо тийм дэлгэцэн тийм цонхтой байдаг. Тэгэхээр бүр дэлгэцэн балкон хүртлээдэг. Ингээд ханаас таазнаас тэ шалнаас тааз хүрсэн ийм дэлгэцтэй яг балкон дээр байгаа юм шиг тийм дэлгэцтэй өрөөнд хүртэл гарсан байгаа. Бүх онгоцнууд биш. За тэгээд эсвэл зүгээр юм жижигхэн портфол гэдэг юм бөөрөнхий тийм юу цонхтой байж болно. Гэхдээ тэр цонх одоо хиймэл цонхоор нь телевиз шиг тэр дэлгэцэн цонхоор нь яг нөгөө далаа руугаа харж байгаа юм шиг тийм нөгөө юу камертай тэр яг одоо цаана юу бол чин тэрийг харуулдаг тий юу одоо хиймэл тэр цонх гэсэн яг жинхэнэ цонх бол биш тийм байгаа. Хуучив тэр онгоцнууд бол ер нь юу ч байхгүй тий
зүгээр юм хаана байгаа шүү. За хоёр дахь төрөл нь бол ocean view буюу цонхтой өрөө. Цонх нь нэгдэхгүй. За балконтой өрөө. Балконтой өрөө бол бүгд дандаа балконтой, хувийн тагттай. Тэгэхээр хувийн тагттай өрөө бол хамгийн түгээмэл өрөө. Тэгээ дээрэс нь бас усан онгоц болгоны хамгийн одоо олон өрөөнүүд нь дандаа балконтой өрөө байдаг болохоор хамгийн түгээмэл өрөө нь. Энэ ер нь бол хүн болгоны л мөрөөдөлтэй гоё усан онгоцон дээр явж байгаа бол нэгэнт явж байгаа хүмүүс гэдэг гоё балконтой өрөөг маш олон ер нь ихэнх хүмүүс захиалдаг. За тэгээд дараагийнх нь болохоор suite буюу те одоо дотроо юу хэд өрөөтэй байдаг шүү. Зарим усан онгоцны suite-үүд бүр 2 давхар махар хүртэл бас байгаа. За тэгээд энэ suite-тэй бас тухайн онгоцонд хэдхэн ширхэг байдаг болохоор онгоцон дотор бол suite олон байхгүй хэдхэн ширхэг байдаг. За энэ хамгийн тансаг юм өрөө нь бахнэ. Тэгээ хэдэн хүн орох боломжтой гэдэг бас өөр ингэсэн дүрмтэй. За suite захиалсан, concierge захиалсан хүмүүс бол тэр concierge үйлчилгээтэй. Тэгэхээр одоо жишээлбэл энэ дээдлийн 3 төрөлтэй inside, ocean view, balcon гэдэг энэ өрөөнүүдэд бол тэр хоол ундаанууд нь бид нар заавал ресторан дээр очиод тэр хоолны газраас очиж авах боломжтой. Гэтэл suite-ийн хоолууд дотор бүх үнэн мэдээж өндөр. Гэхдээ энэнийг дагуу үйлчилгээ тэр доторх ууж идэх зүйл те одоо тэр зүйлүүд нь хүртэл багтсан юм байдаг. За заавал ингээд хоолой газар зүгүүгээд юу ахгүй байх нь те ус ундаа авахгүй байх нь. За энүүгээрээ бас даваа талдаа тэгээд мэдээж өөрөө зарим сонгоцны аялал бүр өөр гэсэн үйлчлэгчтэй, батлавтай. Тэгээд хамгийн юмыг нь хувцсыг чинь хүртэл одоо юу чамдамжийн хүртэл ингээд янзлаад өгч шиг жишээ юм байгаа. Үйлчлэгээ одоо юм байгаа. За тэгээд мэдээж хаашаа явбал энэ манай гэр бүлийн зураг хаашаа явбал тий хамгийн гоё бэ гэд маш их хүмүүс асуудаг. Тэгэхээр энэ бол хамгийн алдартай чиглэлүүдийг бийш оруулсан байгаа. Кариб одоо тэ дулаан орны Карибын арлууд руу Аляска бол одоо зуны хамгийн их эрэлттэй 6 сарын хүртэл ер нь дууссан байгаа. Тэгэхээр Аляска бол зөвхөн зуны сард явдаг. Ялангуяа энэ том усан онгоцны аялал болохоор за тэгээд Mediterranean хошоо нөгөө юу вэ те Европ хавцаа. За дундад тэнгисийн тэр Европ хавцаа. За Бахама, Hawaii, Мексик гэсэн энэ газрууд бол хамгийн түгээмэл газрууд ишээгээ явдаг. За Бахама, Карибын руу явдаг чиглэлүүд бас юугаараа онцлогтой юм бэ гэхээр ихэнх том усан онгоцны одоо компаниуд дандаа хувийн хувийн бичүүдтэй байдаг шүү. Тэгээд мэдээж одоо энэ жишээ манай гэр бүлийн авахгүйсэн зурглахыг бид нар Disney-гийн хувийн арал дээр авахгүйсэн юм зураг байгаа. Тэгэхээр юу бид нар мэдэх ёстой юм бэ гэхээр усан онгоцоор явхад бол богино биш те ер нь ихэнх онгоцнууд sea day буюу онгоцон дээр бүхэл бүтэн өдөр онгоцон дээр явдаг ийм өдөр байдаг. Нөгөөх нь бол port day буюу аль нэг газар очиод зогсоод тэр хүмүүсүүд тэр портын талаар ингээд аялаад явдаг ийм өдөр байгаа. Тэгэхээр sea day дээр буюу онгоцон дээр амардаг бүтэн өдөр дээр юу болд юм бэ гэхээр те зүгээр ингээд бас яваад байхгүй бас маш олон үйлчилгээнүүдтэй энэ үйлчилгээгээ авах боломжтой. За усан бассейн дээр бол бүхэл онгоцнууд хөвчсөн байгаа. Спа үйлчилгээ тийм ээ. За массаж гэх мэтлэн үйл ажиллагаанууд буюу activities энэ маань юу юм бэ гэхээр янз бүрийн одоо спорт үйл ажиллагаа бол маш олон төрлийн болохгүй үйл ажиллагаанд гэсэн тэр дундаа нэмээд спорт тоглоомын үйл ажиллагаа гар уурлал тий урлагийн тийм үйл ажиллагаа ямар нэгэн зүйл сурах үйл ажиллагаа байдаг. За энэ үйл ажиллагаанууд зарим хүмүүсд бол шоколад амтлах гэх юм уу тий эсвэл хоол хийх эсвэл уралдаан янз бүрийн зүйл болдог байхгүй юу. Тэгэхээр маш олон төрлийн тухайн усан онгоцныхаа компаниас шалтгаалаад олон төрлийн тийм үйл ажиллагаа. За шоу үзүүлбэрүүд болол байдаг. Манай гэр бүл Disney усан онгоцны аяга дуртай яа тэгэхээр энэ дээр Disney усан онгоцон дээр дандаа тийм Disney Broadway шоунууд болдог. Тий. За дээрэс нь тоглоомнууд байгаа. Хүмүүсд өөрсдөө бас тоглох боломжтой. Одоо жишээлбэл энэ cruise line энэ дээр нэг golfing юм юу тий. За өөр спортын зохицолбор газартай хэсэгтэй байна.
За тэгэхээр өөрснийхөө хүслээрээ бас тэр юу тоглоомнуудыг тоглоод ингэх боломжтой. За дээрэс нь өөр маш олон төрлийн кино болоод бас үзэж болно тий гэх мэтчлэн хийх юм бол үнэхээр юу зөндөө. Тэгээ ямар cruise-лайнер гэдгээс шалтгаалаад хийх зүйлүүд тий мундахгүй болохоор зүгээр нэг уутгартай ингээд хавцан дээр яваад байх зүйл биш гэдгийг бол бид нэр мэднэ. За ер нь их фан. За shore excursion буюу порттэй гадагшаага тий усан онгоцны газар очиод тэгээд тодорхой цаг өгчдөг. За тэгэхээр энэ бас хаашаа явж байгаа шалтгаалаа тийм ээ. Тэгэхээр олон газар очиж байгаа бол бас тэр усан онгоцны гаргаад ингээд өгчдөг тэр маршрутыг харж агаад буух уу буухгүй юу гэдгийг өөрснөө шийдээд за порт дээр shore excursion тий туурстай янз бүрийн туурууд бол авч болно тийм ээ. За тэгэхээр ийм зүйлүүдийг бас хэлж болох нэ. Тэгээд энэ маань болохоор өмнөд нь бол усан онгоцны үндэ ороогүй өөрснөө сонгоод хийх юм үйл ажиллагаа байдаг шүү. За энэ бол маш том асуулт. Аяллахад төсөвтөө юу бид нэр төлөвлөх хэрэгтэй вэ тийм ээ? Зөвхөн одоо cruise-ийн аяллыг мөнгөлжүүлчихэд бүх юм одоо тий болчдөг үү гэд ингэвэл үгүй маш сайн төлөвлөх хэрэгтэй. Cruise-ийн мэдээж мөнгийг бол бодож जैन тийм ээ тэрийг одоо төлчихнө гэхлээр за зарим тохиолдолд бол таны явах гэж байгаа мэдээж бүх газруудаас cruise усан онгох хөдлөн гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр хаашаа явах чинь тэрнээс шалтгаалаад тийшээгээ одоо cruise аялал эхлэх гэж байгаа газар руу онгоцоор явах юм уу тий тэр зардлаа бас бодож үзэх хэрэгтэй. За мэдээж энэ бол маш том тип. Cruise бол усан онгоцнууд бол хүмүүсүүдээ бүгдээ судлаа ингээ хүлээдэггүй, зарлдаггүй тий. Тэгэхээр хүмүүсүүд ер нь бол усан онгоцны аяллыг эхлэхээс өмнө эсвэл бас дараа нь тий зочид буудалд бол байрладаг. Тэгэхээр тэр хотелийнхаа буудлынхаа мөнгийг бас бодох нь байна. Буудлаа бас захиалах нь байна тийм ээ. За shore excursion буюу усан онгоцоор тэр хэрвээ гой маршрутаар явж байгаа бол тэндээ бас гой үйл ажиллагаа хиймээр байгаа бол тэрнийхээ мөнгийг бас тооцох хэрэгтэй. За gratuity бид түрүүн хэлсэн тийм ээ гарын мөнгө. Энэ маань болохоор заавал ер нь cruise line болгон усан онгоцны компани болгон шууд нөгөө хотелийн бэс шиг ингээд өдөр болгон тооцоод авдаг. Хэдэн хүн хэдэн өдөр гэдгээс шалтгаалаад энэ маань болоод биел болоод өрчдөг шүү. Тэгэхээр заавал тооцох хэрэгтэй. За тэгээд наривчлаад travel advisor-тайгаа яриатай энэ нэг нэмэх ер нь бол хүмүүс нэмж өгөх айгуу дуртай. Тэгээд тэр үйлчилгээнүүд бол үнэхээр сайн тий. За тэгэхээр энэ талаараа бол бас travel advisor-тай байгаа бол travel advisor-аас асуугаад хэд болох нь ойролцоогоор гэдэг ингээд ер нь бол тооцох хэрэгтэй шүү. За shopping souvenirs мэдээж ойлгомжтой тий өөрснөө ямар нэгэн бодлож авч байгаа бол энийг бол оролцуулах нэ. Тэгээд энэ ерөнхий зөвлөдүүдийг төсөвлөөд тэгээд cruise аяллаар үнэхээр аялах уугүй гэдгийг шийдэх хэрэгтэй. За мэдээж мөнгө хэмнэх хэрэгтэй тийм ээ. Бид нар мөнгө энэ cruise аяллууд нь бүгдээрээ тогтмол үнэтэй байд юм уу үгүй. Энэ мөнгө хэмнэхийн тулд юу мэдэх ёстой вэ гэхээр хамгийн түрүүнд эрт захиалах хэрэгтэй. За эрт захиалах ямар хэр удаан эрт гэдэг нь гэхээр одоо жишээлбэл зарим ихэнх cruise-ууд бол 2 жил, 3 жил 2028 оны хүртэл те 2 жилийн дараах хүртэл илүү зарим нь бол нэгтсэн байгаа. Тэгэхээр 2 жил хүртэл тийм аяллуудаа бол захиалгыг өгчих хэрэгтэй байх нь. За тэгээд тэгсэн тохиолдолд аяллахаа одоо тэр аяллаа захиалгаа хийгээл депозит өгсөн бол тэр яг тэр тухайн үед захиалж байгаа үед чи үн хэд байсан тэрүүгээрээ яг ингээд тогтчихдог байхгүй юу? За тэгээд эрт захиалах бол мэдээж эрт захиалах бас нэг давуу тал юу вэ гэхээр одоо эрт захиалахдаа депозит төлөө тэрийг тийм ингээд баталгаажуулцдаг. Энэ хооронд одоо жишээлбэл жилийн дараа явах гэж байгаа хүн байна гэж бодё тийм. Ингэсэн тохиолдолд бол мөнгөө багаар төлөө сар болгон төлөх юм боломжтой байдаг. За дараагийн wave season гэж байгаа. Энэ маань болохоор энэ season-ийн үеэр бас усан онгоцны үн маш хямдардаг. Маш их олон тийм хямдрал, зарлал болдог. Нэгдүгээр хоёрдугаар энэ wave season-ийн үеэр явах гэж байгаа болвол тий бас усан онгоцны хамгийн хямд үе байдаг шүү.
Энийг бол мэдэх хэрэгтэй. За wave season гэж хэдэн сарын үед болд юм бэ гэхээр 1-ээс 3 дугаар сар болдог. January, February, March гэх тийм. Энэ жилийн эхний 3 сарын хооронд болдог. Энэ хооронд хэрвээ аялах гэж байгаа бол эсвэл энэ хооронд дараа нь аяллаа юу захиалах гэж байгаа бол энэ үед хамгийн хямдхан байдаг шүү. Энийг санаарай. За мэдээж сургууль амарцсан хүүхдийн сургууль тийм ээ амарцсан үеэр бол үнэ хямдхан уучлаарай. Хүүхдийн сургууль амарцсан үеэр үнэтэй болдог. Маш үнэтэй. За хүүхдийн сургууль амарцсан үеэр маш үнэтэй байдаг. Гэтэл хүүхдийн сургууль болж байгаа үеэр бол үнэ нь бүр 2 дахин буурчдаг. Энийг бол анзаарах хэрэгтэй. За дээрэс нь мэдээж энэс шалтгаалаад бас тий хүмүүс багасчдаг. За одоо жишээл ялангуяа одоо хүүхдүүдтэйгээ гэр бүлэрээ явж байгаа хүмүүс бол хүүхдийн клубын өрөөнд чинь тийм том биш шүү дээ тий заалмууд чинь. Тэгэхээр маш олон хүүхдүүд тэрний дордоо байх юм бас тохиолдол гардаг. Тэгэхээр бага хүнтэй үеэр аялах дуртай бодвол хүүхдийн сургууль болж байгаа үеэр аялах нэ. За тэгээд мэдээж сонгосон болгоно тийм ээ өөрөөр ингэсэн дүрмтэй. За weather destination буюу цаг агаар за тэгээд хаашаа явах гэж байгаа гэдгээ бас шалтгаалах бодож үзэх хэрэгтэй. Цаг агаараас шалтгаалаад маршрут өөрчлөгдөж болно гэдгийг л мэдээд авчих. Одоо жишээлбэл манай гэр бүл одоо энэ жилийн өнгөрсөн жилийн 2 дугаар сарныг аялахад шинэ жилийн үеэр юм байна. Шинэ жилийн үеэр ингээд аялах гад явхад Жамайк руу зогсох маршруттай байсан. Манай 7 хоногийн аяллаа нэг нь гэтэл Жамайкад нөгөө далайн шуурга болоод ингээд юуцсан штэ. Нэлээх юм сүд болсон штэ тий. Яг бид нарын явахын өмнөх 2-7 хоногийн өмнө тэр маань 3-7 хоног юм байна. Яа тэгэхээр би өмнө нь мэдээлэл авч ирсэн санаж байна. Тэгэхээр 3-7 хоногийн өмнө ойролцоогоор үед ингээд далайн шуурга болоод хамгийн өмнө нь орцсон байсан. За тэгсэн чинь яасан бэ гэхээр Жамайкагийн тэр нөгөө нэг евро явахаас маршрут маань өөрчлөгдөөд Диснейгийн хувийн авал руу очиод өөрчилсөн. Тэргээ бидэрт мэдээлсэн тийм ээ. За яг явах гэж байгаа хүмүүсүүд маань бол байнга холбоотой байдаг. Тэгэхээр бас заримдаа маршрут өөрчлөгдөг. Аляска одоо жишээлбэл те зарим үедээ ингээ нөгөө нэг хэтэрхий олон cruise-ууд явсан тохиолдол ингээд бас зарим зүйлүүд дээр зогсохгүй юм тохиолдол байдаг. За тэгэхээр бас цаг агаараас шалтгаалаад маршрут өөрчлөгдөг гэдгийг санах хэрэгтэй. Тэгээд цаг агаараас шалтгаалаад бас өөрснийхөө хаашаа аялмаар байна гэдгийг шийдэх хэрэгтэй шүү. За зуны үед бол мэдээж урагшаага маш халуун байдаг тийм гэтэл Карибын Бахамас маш халуун шүү дээ. За тэгээд хоошоогоо бол Аляска руу зөвхөн зуны үед аялж болно гэх мэтчлэн ингээд тэр байдлаа бас цаг агаар болон энэ очих газруудаас бас сайн судлах хэрэгтэй байх нэ. За тэгээд бас нэг түгмэл асуултууд тийм ээ. За гэр бүлийн тохиолдол гэр бүл хүүхдүүдтэй тийм бага насны хүүхдүүдтэй үед ямар ус сонгоцоор аялах вэ гэхээр хамгийн нэгдүгээр Disney Cruise Line бол мэдээж номер 1 хүүхдийн тийм үйл ажиллагаа одоо бүр нэг хүүхдийг хүртэл хардаг үйлчилгээ байгаа гэх мэтчлэн Disney Cruise бол бүх насныханд зориулсан. Хосоор явж байсан чинь гоё. Яагаад тэгэхээр энэ маань одоо cruise line за бүх юмнууд хүүхдүүдэд зориулсан юм бол гэвэл үгүй. Зарим үйл ажиллагаа зөвхөн 18-аас дээш насны хүмүүс зарим хэсгүүд бүр тий чив чимээгүүд хүүхд байхгүй бас 18-аас доош насны хүн орж байхгүй хэсгүүд бас байдаг гэх мэтчлэн тий дөрмүүдтэй тийм хэсгүүдтэй тийм болохоор бүх насны хүмүүс иш явж болно. Гэхдээ мэдээж номер 1. За Royal Caribbean байна. Carnival мөнгө нэг гэвэл Carnival cruise энэ дээдлийн хоёрыг бодвол арай өмнөний хувьд хямдхан байдаг. За Norwegian Cruise Line, MSC Princess гэдэг энэ сонгоцны ажлууд бол энэ усаас үндэсний компаниудын сонгоцнууд бол гэр бүлүүдэд тохирсон үйл ажиллагаа, гэр бүлүүдэд тохирсон тийм хэсгүүдтэй. За хосууд, найзууд одоо гэрэл гэж байгаа тий хурим хийж байгаа эсвэл хурим хийхээс өмнө нөгөө эрэгтэйчүүд найзуудаараа эмэгтэйчүүд найзуудаараа ингээ аялах дуртай байдаг. Эсвэл ямар нэгэн тийм ээ коллеж төгсөж байгаа бол тий хүмүүс бас бөөнөрөө аялах тийм дуртай. Гэх мэтчлэн ингэсэн тохиолдолд бол ямар cruise line хэрэгтэй зүгээр юм бэ гэхээр the Virgin Voyages одоо энэ бол маш юу одоо эрэлттэй сонгоцсон аялал гэж хэлж болно. Зөвхөн 18-аас дээш насны хүмүүс аялах боломжтой.
гэр бүлээрээ аясан ч гэсэн хүүхэд чинь дор аж 18 настай байх хэвээр. За тэгээд мэдээж ус онготон дээр бол тий ямар үйл ажиллагаанд оролцсон тэрнээс шалтгаална. Энэ Virgin Voyages бол бас нэг зүйлийг анзаарах хэрэгтэй. Энэ маань болохоор 18 наснаас дээш дээрэс нь юу арай одоо тансаг зэрэглэлийн ус онгоц гэдгийг бас мэдэх хэрэгтэй. За celebrity cruises бас ер нь бол хүүхэд явдаггүй энэ ус онгоц дандаа 18-аас дээш насны хүмүүс явдаг. Дээрэс нь бүр бас л тийм luxury татаа ордог. За Princess Cruise Line гэр бүлээр явж болох ч гэсэн ихэнх аялагчид маань тий бараг 70-80% нь дандаа 60-70-аас дээш насны хүмүүсүүд явдаг. За Viking Cruises бол бас ер нь бол найзууд тусуудын одоо ахмад насны хүмүүсүүд тий явж байгаа аюул бол энэ бас тохиромжтой. За luxury буюу илүү бүр ингээд тансаг тий зэрэглэлийн маш үнэтэй тийм cruise-уудаар явъя гэвэл арай жижигвтер cruise-ууд байдаг. Тэдгээр маань ямар компаниуд байгаа вэ гэхээр Viking тий Ritz-Carlton Yacht гэд байгаа Marriott-ийн эдгээр маань бүр Антарктик энэ төр хүртэл явдаг тийм маршруттай зарим нь. За Small Luxury Cruises гэдэг Disney-ийн National Geographic явдаг тий тууруудтай Ama Waterways гэх мэтлийн компаниуд бол арай өндөр зэрэглэлийн тийм ээ юм мэдээ онгоцнууд явдаг байна. За travel advisor хэрэгтэй үгүй юу те надаар одоо надаас маш олон хүмүүс асуудаг travel advisor-аар хямаа захиалах өөрсний захиалах ямар ялгаатай юм бэ гэдэг асуудаг. Тэр асуултанд хариулъя. За мэдээж одоо жишээлбэл би өөр дээр ярих юм бол travel advisor-тай ажиллахад юунд хэрэгтэй вэ гэхээр онгоцнуудаа мэдэхгүй байж болно тийм ээ. Тэгвэл мэддэг хүмүүсээс зарим одоо жишээ мэддэг хүмүүсээс юм асуугаад яваад арай тий ингэ шүү тэгээ шүү юм байгаа тийм байгаа гэдэг тэр тал дээр зөвлөлдөөд ярилцаад явах дуртай болвол мэдээж travel advisor-тай ажиллах зүгээр. За тохирсон аялалж өөрөө чинь төсөвтөнд тааруулаад тий өөрөө чинь сонирхолтой тааруулаад travel advisor-тайгаа яриад ингээд захиалах бол арай өөрөө чинь тохирсон тийм онгоцыг олоход бол бид нар тусалдаг. За тэгээ бусад юмнуудаа бас travel advisor-оор зохицуулж болдог тийм ээ. Одоо жишээлбэл dining тий хэдэн цагаас хоол идэхин гэдэг ч юм уу тий ер нь excursion буюу буугаад юу хийх юм тэр нэг бас нислэг хотел бүх юмнуудаа travel advisor нэг доор нь тэгээ бүх юмнуудаа даатгаад ингээд аяллыг ингээд юу очиж болно. Амар өөрөө ингээд цагаа өрөөд одоо time saving жаа маш бид нар ч одоо жишээл зөвхөн cruise-ийн талаар ярих чинь маш олон цаг зарцуулдаг шүү дээ тий. Онлайн ухаал хүмүүсийн бичлэгийг үзээл ингээд тэгэж юу ахгүй тий цагаа зөв одоо сонголтоо хийхэд хэн нэгний зөвлөмж хэрэгтэй болоод цагаа хэмнээд тий ингэж явах хэрэгтэй. За хамгийн том асуулт өөрс чинь хичнээн нэг төлөх юм бэ гэд маш олон хүмүүсүүд асуудаг. Би үнэхээр талархалтай байдаг. Гэхдээ нэмэлт үйлчилгээний хөлс гэж бодвол бид нэр авдаггүй. Яагаад гэхээр өөрөө ингээд аялал одоо онлайнаар хараад ингээд захиаллаа гэж бодё тий. Тэр захиалгын үн travel advisor-аар дамжиж захиалах үн хоёр яг адилхан. Яагаад тэгэхээр энэ компаниуд чинь өөрөө жишээл авах байгаа тэр хотел одоо юу гэдэг тэрэнд чинь инфин явж яадаг. Тэгээ бид нар бол commission based буюу commission аваад хувь авч ингэж ажилтдаг юм хүмүүс ба. Тэгэхээр нэмэлт тийм төлбөр өгөх шаардлагагүй гэдгийг энэ бол хамгийн том тийм нэгэн энэ мөнгө төлж байгаа юм чинь хүмүүс тэр заавал travel advisor-тай ярилцаад сонгоод энэ төлж байгаа мөнгө арай илүү тийм одоо үнцнийг ашиглая гэвэл энийг ашиглаад авах юм боломжтой. За тэгээд cruise line бид нарт болохоор тэр commission өгдөг байхгүй юу? Тэрийг дээрээ за тэгээд мэдээж хүмүүсүүдээс бусад зүйлүүдийг бас тэг туслах хэрэгтэй бол хэрэгтэй. За хэрэгтэй бол travel advisor-тай холбогдсон дээр. За монголчуудаа хандаж хэлэхэд надтай хамт ажиллах бас travel advisor-ууд байгаа. Тэгэхээр travel advisor-аа олоход бол cruising.com.org гэсэн тийм вебсайт байгаа шүү. Тийшээ тэндээс олж олно. Эсвэл өөрийнхөө Монгол Facebook групптэй энд байдаг travel advisor байгаа юу гэд холбогдсон дээр бид нар бол хүн болгонтой те одоо ажиллах юм боломжгүй. Тэгэхээр яг тэр өөрийнхөө хоттой ч юм уу те өөрийнхөө local жижиг дунд бизнесийг бас дэмжиж гэвэл
тэр хавийнхаа тий travel advisor-тай ажиллах юм боломжтой Монгол travel advisor-ууд бас байгаа. Тэгэхээр ямар хамгийн түрүүнд ер нь асууж үзэж байгаарэ. За тэгээд үнэхээр travel advisor муугүй юм гэдэг юм мэдээж өөрснөө тий мэдэж аваад тэгээд хамтрагч ажиллаарэ гэж би санал болгомоор байна. За та бүхэндээ бүгдээр баярлалаа. Тэгээд Facebook дээр бол миний нэрээр ороод үчил болно. Бас Туяа Travel 24 гэсэн ийм пэйж маань байгаа. За Disney Universal хэрвээ дуртай болвол тийш айлгаж байгаа бол тэр Disney болон Universal аялагчид гэсэн групп байгаа. Тийш ороорой. За YouTube дээр болоод би нэрээрээ Чин Туяа TX нэрээрээ эсвэл Travel by Туяа гэсэн нэрээрээ байгаа. За энийг одоо би travel advisor болохоос өмнө ийм пэйжтэй байсан. За тэгээд хэрвээ аялал одоо юугаараа амталтай юм бэ гэхээр хүссэн аяллыг нь хаашаа бол хаашаа одоо аялал хиймээр байгаа тэр хүслийн чинь дагуу аялал гаргаж өгдөг болохоор энэ вебсайт руу ороорой evaTravelAgency.com одоо энэ зураас хөндлөн зураад Tuya Travel 24 гэсэн ийм вебсайт руу ороорой гэж би сануулмаар байна. За эндээс форм бүгэлдэг. Би одоо харуулъя ямар форм бүгэлэх вэ гэхээр за энэ болохоор миний вебсайт байгаа. Энэ дээр ийм вебсайт руу ороод хэрвээ надтай холбогддог гэвэл тийм ээ. За миний одоо утсан дугаарнд явж байна. За тэгэхээр vacation quote request гэдэг энд байгаа. Энийг бүглэж болно. За тэгээд өнөөдөр оролцсон хүмүүстээ баярлалаа. Одоо энийг би унтрааж агаад асуулт хариулт явуулдуулах болно. Тэгэхээр асуулт хариулт байвал чатаараа асуугаарай. Би тэгээ хариулъя авчи. Нэгдүгээр хоёрдугаар хэрвээ энэ зөвлөмжүүд өөр чинь таалагдсан бол өөр чинь нэмэртэй байсан бол хүмүүсүүдэд хуваалцаарай гэж би урамшуулмаар байна. Тэгээ бид нар бас аяллаа зохицуулж мэдхгүй тийм хүмүүсүүдэд энэ туслах боломжтой. Тэгэхээр бас намайг бас дэмжиж байгаад бас лайк дарсан баярлалаа. Тэгээ энэ маань бас чухал юмаа гэдэг би ер нь advisor болсны дараа ойлгож мэдэж авсан. Тэгээд намайг дэмжсэг та бүхэнд бүгдээнд нь баярлалаа. Сайхан зунаа сайхан аялал одоо тийм мөрөөдлөө биелүүлсэн тийм сайхан зун байх болтугай. Баяртай Чин Туяа.